Vape хортой, тамхи хортой, vape хортой, тамхи хортой гэдэг яг аль нь илүү хортой айгүй хэцүү байгаа юм. Тэгэхээр тамхинд 7000 гаруй хорт химийн бодисууд агуулгаж байгаа. Үүнээс 70 гаруй нь хорт хавдар үүсгэх бодис байгаа. За үүнээс гадна биднэрт дан тамхитлт гэдэг юм байгаа. Энэ болохоор та эсвэл таны хажуугийн хүн тамхи татхад тэр хорт уртаагаар нь амьсгалсан хүн тантай яг адилхан хорно гэсэн үг. Хүмүүс тамхиг өглөө босоод эсвэл хоол идэж байхдаа, дэлгүүрт явж байхдаа, кино театрт ч байна, хаач байна, хамаагүй татдаггүйтэй адилхан вейпиг уг нь яг тамхины тэр таталтын зайтай адилхан ийм хол хэрглэж татаж явах юм бол яг зуршлаад арах гэж хэрэглэх юм бол уг нь бол тамхинаас 95% хор багтай гэж нотолсон байдаг. Тэгэхээр хамгийн гол нь бид нэр хэрэглээгээ тааруулах хэрэгтэй байгаа даа. Хамгийн гол учир нь оршоод байгаа байхгүй. Одоо бид нар яг вейпийг соосох шиг хэрэглээд байна. Яг юм уугчтай хүүхдүүд шиг. Тэгэхээр хэдүүлээ ямарваа нэгэн юмны тунгийн заавал тааруулж хэрэглэхээ усч ихсэн айгүй ихээр уух юм бол бид мууд нь штэ. Тэрнтэй л адилхан. Тэгэд хамгийн сүүлд нь вейп тамхины хамгийн гол ялгаа юу вэ гэхээр та вейп татж байгаа тохиолдолд тэг никотин, 3% никотин гэдэг никотиноо дураараа тааруулж болно. Та огт никотингүй жуус ч хэрглэж болно. Ер нь вейпин дээр ганцхан асуудал болоод байгаа нь никотин гэдэг зүйл байгаа. Тэгэхээр та манай дэлгүүрээр үйлчлүүлэх юм бол тэг никотин байна уу, 0.3 никотин байна уу? Тэ одоо хүмүүсийн хэлдгээр ямар ч хоргүй шингэн, ямар ч хоргүй вейп хүртэл хэрэглэх боломжтой. Тэгэхээр та өргөн сонголттой тэгээд сайн зөвлөгөөтэй, чанартай төхөөрөмжтэй манай дэлгүүрээр нэг сонирхоод үзээрэй. Vpack Vape Store.